барайнд орж ирж байгаа ялангуяа шүтлэн насны морины уралдаан дээр жоохон бодлон гарсан. Гэхдээ Монгол наадам бол одоо Монгол бүх Монгол морь сур гэдэг одоо энэ уралдаан тэмцээнүүд бүгд их ёсчуудагтай, ёс суртахуунтай явж ирсэн ийм сайхан уламжилттай. Харамсалтай нь одоо морь барьдаг барайч одоо ёс зүйгөө алдаа гаргаж яг барайнд орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл одоо Ховд аймгийн Мянгат сумын харьяат шарга одоо халдсан шүдлэн за тэгээд одоо Дундгой багийн Дууц сумын харьяат хар шүдлэн хоёр зэрэгцэж орж ирж байгаад урдуур давхиж орж ингэж бодлоо үүсгэсэн учраас тэр хар азрагыг одоо энэ хоёр асуудлыг дахиж эргэж харж хянаж шударгаар үнэн бодиттойгоор нь асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэдэг үүрэг даалгавар өгсөн. Өөрөөр хэлэх юм бол тийм тулгаатай дундуур нь одоо зохион байгуулалттай ийм одоо асуудал оруулж наадмыг бодлоончуулдаг, наадмын уур амьсгалыг өөрчилдөг асуудал огт байж болохгүй. Тийм учраас одоо тэр барайч уяачдын асуудлыг хүртэл бид цол хүнш юугийн чимгийн хүртэл уншгийн хүртэл одоо буцааж дуудах тухай асуудлууд ярьж байгаа. Тэгэхээр одоо уяачд маань ч гэсэн ойлгох байх. Яалтчгүй тэр хар азраг, хар шүдлэн төрүүлээд одоо хөлн гიშгэж барайнд гიშгэж орж ирэх боломж байгаад урдуур нь одоо морьтойгоо давхиж ингэж одоо уяачд, малчд, наадамчин олон одоо түмнийг одоо хөндөөлж байгаа нь ёс зүйн үйлдэл. Тэгэхээр одоо хууль журмын дагуу хянаж шалгаад зохих одоо арга хэмжээг шударгаар шийдвэрлэх ёстой. Ийм үүрэг даалгаврыг өгсөн. Тэгээд одоо шийдэгдэх байх гэж байна.